Айгүй чухал. Тийм болохоор одоо яг та эдийн дөрөв төр үздэг байхгүй юу? Ер нь бол Жидоши Тадоши гэдгийг тийм болохоор энийг өнөөдрийн дадлагын хичээл дээрээс орчё гэж бодчих. За хэдүүл энэ ханзын харъя. Энэ одоо Жидоши Тадоши энэ ердөөсөө л энэ одоо хаалга нээх, хаалгыг нээх, би хаалгыг нээх, хаалга өөрөө нээгдэх. Нээх, нээгдэх хоёр ялгаатай байгаад сонсохоор хаалгыг нээх, хаалга өөрөө нээгдэх. Ялгаатай юм те. Нэг нь болохоор яаж юм? Би өөрөө хаалгыг нээж чинь те. Нээх гэд. Монгол хэлэн дээр бас байдаг байхгүй юу? Хэдүүлээ өөртөө монгол хэллээр хэлд орсон болохоор энийг анзаардаггүй. Монгол хэлэн дээр бас байдаг. Жидоши Тадоши гэж. Тэр нь болохоор Тадоши ахгүй юу? Бидний одоо ярьж байгаа нээх гэдэг. Хаалгыг нээх. Яаж юм? Хүний оролцоотой нээгдэж штэ. Тэ тэр хаалга хүний оролцоотой. Өөр хин нэгний оролцоотой те. Тийм болохоор энийг Тадоши гэж нэрлэдэг байгаа. Нээх гэдэг үгэн дээр хэдүүлж жишээ авч. Тадоши гэж нэрлэдэг. Яг бол та гэдэг нь бусад гэсэн утгатай байхгүй юу? Та гэж. Энэ бусад гэсэн утгатай ханз. Тэгэхээр нэгсэндээ хүний оролцоотой буюу бусад хин нэгний оролцоотой. Тэ хин нэгний оролцоотой байж байгаа болохоор энийг Тадоши гэж нэрлэж байна. Тэгэхээр энэ бич байж болно, хин нэгэн байж болно, тэ? Ээжж байж болно, хин нэг. Ээж хаалгыг нээсэн, би хаалга нээсэн, хин нэгэн. Хүний оролцоотойгоор хийгдэж байгаа болохоор энийг Тадоши гэж. Тэгээд атлаас нь заавал авдаг манай. Одоо жишээ нээх гэдэг акеру гэдэг байхгүй юу? Акеру. Акеру. Заавал гэдэг нөхцөл байна гэсэн. Заавал гэдэг. Яа тэгвэл хэдүүлээ сонсох юм бол хаалгыг нээх гэж байгаа зү тэ. Монголоор бол хаалгыг нээх. Би хаалгыг нээсэн. Тэр гэдэг чинь японоор бол шүү дээ тийм ээ. Японоор бол гэдэг маань өөрөө монголоор орчуулах юм бол гэдэг нөхцөл шүү дээ. Тийм болохоор энэ заавал авч байгаа гэсэн. Тэгэхээр Тадоши дээр заавал нөхцөл нь байдгаа гэдгээд ойлгочих хэрэгтэй байна шүү дээ. Тадоши дээр хүний оролцоотой хийгдэж байгаа үйл үгэн дээр нөхцөл нь заавал байдаг. За хин юу хийсэн чухал? Хин юу хийсэн? Жишээ нь хаалгыг би нээсэн. Би хаалгыг нээсэн. Хин хийсэн? Би юу хийсэн? Хаалгыг нээсэн. Тэгэхээр би гэдэг нь чухал, үйлдэл нь ч гэсэн чухал гэсэн. Яасын хаалга нээсэн, тийм? Тэгэхээр ердөөсөө энэ доа о акеру. Ваташи ва доа о акемашта. Би хаалгыг нээсэн. За энийг Тадоши гэж нэрлэдэг байгаа. Энэ бүх үйл үгэн дээр байгаа манай. Бүх үйл үгэн дээр байгаа. Хэдүүл одоо зөвхөн нээх гэдэг үгэн дээр л жишээ авчих гэсэн. За тэгвэл Жидошиг нь харъя л да. Жидоши. За энэ Жидошиг нь харах юм бол энэ жи гэдэг ханзтай байгаа манайха. Жи гэдэг. Энэ өөрөө гэсэн үг байхгүй юу? Өөрөө гэдэг манайха би биш шүү. Биндрия буюу би биш шүү. Отхоо буюу отхоо биш шүү. Энэ Жидоши буюу жиг гэдэг нь өөрөө буюу хаалга өөрөө нээгдсэн гэсэн үг байхгүй юу? Тэгсэж манайхан болохоор ойлгохдоо Жидоши гэдгийг харахтаа юу гэж ойлгоод байдаг вэ гэхлээр би нээсэн юм байна. Биндрия би өөрөө нээсэн юм байна гэж ойлгоод байдаг. Яг л жи гэж жибүн гэдэгт ордог ханз байгаа болохоор. Биш шүү манайх энэ хаалга өөрөө нээгдсэн буюу өөрөө хаалга байхгүй хаалгын тухай ярьж байгаа. Тэгэхээр Жидоши гэдэг нь хүний оролцоогүй хийж байгаа. Ямар ч 3 дахь шийтгээд энэ төр байхгүй. Тэр хүний оролцоогүй хийгддэг. Тэгээд салхинд өөрөө хаагдаг. Яг үнэ. Монголоор ч хэлэхээр яг салхинд хаалга өөрөө хаагдсан. Салхинд хаагдсан. Яг үнэ тэр чинь баггүй тий. Салхи болно шүү за. Гэхдээ хүний оролцоогүй байхгүй. Тэгэхээр энийг Жидоши гэж нэрлэдэг байгаа юм баггүй. За тэгээ нэр үг нь болохоор яах нь вэ? Манайха нөхцөл нь яад үл хин нэгэн хийгээгүй өөрөө хийгдэж байгаа учраас нөхцөл нь авч байгаа. Өмнөхдөр Тадоши болохоор хүний оролцоотой хийгдсэн болохоор авчихсан шүү дээ. Би хаалгыг нээсэн. Хаалга нээгдсэн. Тийм байгаа хаалга нээгдсэн гэж хэлэхээр авахаар байгаа зү тэ угаасаа нөхцөл нь. Хаалга нээгдсэн. Энэ дээр юу чухал юм бэ гэхээр үйлдэл нь чухал. Үйлдэл хийсэн чухал биш ахна шүү дээ. Яаж
гэдэг нь чухал биш. Юу болсон чухал. Буюу хаалга нээгдсэн. Доога га байгаа зү тий. Инга хирайта, хираку нээгдэх. Хиракимас гэн хувирсан л энэ та би хувирснаар хэлчихэв даа. Эрдөөс бол ийм л ялгаатай. Тийм энэ дэ бүх үйлдэлээр байдаг байхгүй юу? Жидоши, тадоши. Жидоши гэдэг нь өөрөө хүний оролцоогүй хийгдэж байгаа зүйл. Үйлдэл нь чухал. Нөхцөл нь заавал га байдаг. Тадоши гэдэг нь болохоор ханзыг нугас харах юм бол та буюу бусад гэсэн ханзтай байгаа. Энэ болохоор хүний оролцоотой хийгддэг зүйл. Тэ? Хүний хин ч хийж болно. Би ч хийж болно, ээж ч хийж болно, хин нэг заавал хүний оролцоотой. Тэгээд мэдээж хүн хийж байгаа тэрийг энийг хийн гэж хэлж байгаа учраас нөхцөл нь о байдаг. Тэгээд чухал зүйл нь хин юу хийсэн бэ гэдэг нь чухал. Тэгэхээр одоо энийг японоор сонсоод үзье хэвэл доа о акеру. Доа о акеру. Акеру гэдэг нээх гэсэн үг биш үү? Доа о акеру. Хаалгыг нээх. Доа о акеру. Хаалгыг нээх. Доага энэ дэр хираку гэж хэлдэг байна. Тадоши, жидоши, хираку гэж хэлдэг. Энэ дэр акугаар бичсэн лээ л да. Доага аку хираку. За доага акугаар хэлчих. Яг энүүгээр акугаар хэлчих. Доага аку хира хаалга өөрөө нээгдэх. Доага аку хаалга нээгдэх. Одоо ялгаж байна. Ихтэй хаалга нь салхинд өөрөө нээгдэж болно тий. Юу гэдэг өөр салхи малх тиймэрхүү юмд бол өөрөө нээгдэх гэсэн үг. Заавал хин нэг хүний оролцоотой биш ах нь ч доош гэдэг. За энэ дэр хэдүүлээ нэг хэд хэдэн үг харъя л та. Чи гоё ихөө байна уу? Энэ л ял та ертөөсөө л хин. Хэдүүлээ харъя. Доага аку хаалга өөрөө нэгдэж байна те. Энд га авч штэ. Жидоши. Энэ сайн харагдаж байна утгаа? Харагдаж байна. За. Аку гэдэг нь болохоор өөрөөрөө нэгдэх. Акеру гэдэг нь болохоор хин нэг нээх буюу доо о акеру. Хаалгыг нээх. Тэ? Тэгэхээр үг нь өөр эд байх нь штэ. Нэг нь аку, нэг нь акеру. Тэ? За дараагийнх нь номер 2-ыг харъя. Шимару. Хаагдах гэсэн. Тэгэхээр хаалга өөрөө хаагдах. Доага шимару. Хаалга өөрөө хаагдах. Тэ? Жага байна штэ, тэ? Тэгэхээр өөрөө гэсэн. Доа о шимэру гэж оо нөхцөл аваад. Тэгэхээр бид хэдүүлээ бас нэг ялгах боломжтой юм. Га байна уу, о байна уу гэдгийг харж агаад энэ жидоши юм байна, энэ тадоши юм байна гэдээ ойлгочих болох нь тэ? Тийм байна. Нөхцөл нь га юм уу, о гэдгийг харж байгаа. Тийм агаад. Өөрөө бас ашиглагтаа зааж агараа шимару гэдэг чинь жидоши юм чинь тэ? Жидоши буюу одоо өөрөө юм чинь энэ ч өөрөө юм чинь га нөхцөл амнаа гэв. Бас өөртөө таад үгээ ашиглахдаа ямар нөхцөл авах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй байх нь шүү дээ. Тэгэхээр энийг манайхан цээжлэхээс арга байхгүй. Цээжлэхээс арга байхгүй гэсэн. Энийг гэтээ яг юу яаж цээжлэхээс илүү за түү ингэж одоо юу шимару, шимэру, хайру, ирэру энэ төр гэдэг ингэж үгээр цээжлэхээс илүү өгүүлбэрт орсноор цээжлүүлэх зүгээр. Өгүүлбэрт орсноор нь чэйжлүүл их зүгээр байдаг шүү заяа. За хэдүүлээ харах юм бол доага шимару хаалга өөрөө хаагдах. Доа о шимэру хаалгыг хаах. Тэ? Ваташива доа о шимета. Би хаалгыг хаасна. Тэ? Би гэдэг юу? 3 дахь хүн орж ирж штэ. Хүний оролцоо орж ичин. Тийм болохоор яг тадоши шүү заяа. Тадоши. За дараагийнх нь хайру орох гэсэн үг. Хайру орох. Жишээ нь юу нэ? Мушига наканы хайта гэнэ. Муши. Муши гэж шавж гэсэн үг. Мушига шавчин наканы хайта буюу дотор тал руу орсон, дотор орсоо гэж. Наканы хайта хайру гэж орох гэсэн үг. Ирэрүү гэдэг нь болохоор хийх гэсэн үг.
Жишээ нь юу гэдэг? Ямар нэгэн юмыг ямар нэг юм руу хийх буюу одоо жишээ нь төрөвчээ юунда хүндээ хийх ч юм уу те. Ямар нэг юм ямар нэг юмыг ямар нэг юмд хийх буюу жишээ нь хэлэнийг харах юм бол инүү о иено накани ирета. Инүү о орж штэ. Нохойг гэрийн доторт одоо оруулсан. Хийсэн, оруулсан. Хийсэн гэхээр агуу сайн санаж энэ дэр жоо сонир өгүүлбэр авчиж жишээ авчиж оруулсан гэж. Нэг нь болохоор орсон, нөгөөх нь болохоор оруулсан. Мөши буюу шавж өөрөө орсон, эсвэл би өөрөө нохоогоо оруулсан. Ойлгож байна уу? Нэг нь болохоор шавж орсон, шавж өөрөө дахиад орсон биз дээ. Тэр үед нь болохоор хайр гэдэг дээр би өөрөө нохоогоо зорин нохоогоо өөрөө тий гэрлөөгөө оруулах гэхээр ирээрүү гэж хэлэх нь шүү дээ. Ирээрүү оруулах. Эсвэл бас хийх гэсэн утгатай ирээрүү гэдэг. Тэг ерөнхийдөө нэг яаж ажилтгийг ойлгож байна уу? Ойлгосноо. За нөхцлөөр нь л бас яаж байгаа юм Юу нь тийм нөхцлөөр нь яасан дээр өгнүүд нь юм өөр шүү. За жидөөши татууши гэдэг өгнүүд нь өөр. За энэ өгүүлбэрүүдийг ер нь амьдралдаа байнга хэрэглээд байвал Тийм байгаа. тийм ээ. Яг үнэ. Амьдралдаа хэрэглээд бас ойр тойрны японочууд чинь хэрэг ашиглаж гин сонор сэрэмжтэй ер нь өгнүүдийн сайн бодож байгаарай. За тэгэхээр бас айгүй сайн чийжлэг. За дараагийн дэрүү гэж гарах гэсэн үг. Мисекара дэрүү гэхээр дэлгүүрээс гарах. Тэ? Мисекара дэрүү дэлгүүрээс гарах. Кабангара сайфу о дасу. Зүгнээс төрөвчээ гаргах. Тэ? Гаргах. Дасу гэж гаргах гэсэн үг. Дэрүү гэж гарах гэсэн үг байхгүй юу? Дэрүү гарах. Дэрүү гарах. Дасу гаргах. За, тенкига цуку. Яаж юм? Тенки гинэ денки шүү. Денкига цуку. Цуку гэдэг маань болохоор асах гэсэн утгаар орж иж байна энэ дээр. Тэгэхээр гэрэл өөрөө ассан байх нь шүү дээ. Тэ? Гэрэл өөрөө асах. Денкига цуку. Атлаас нь цукерүү гэдээ ороод ирэхээр денки о цукерүү гэхээр гэрлийг хэн нэгэн асаасан. Тэ? Товчлуурн дээр нь дараа асаасан байна шүү дээ. Денкига цуку гэхээр яг нь өөрөө асах нь шүү дээ. Юу гэдэг мэдрэмжтэй гэрэл байж байгаад хүн очихоор өөрөө ингэж асчдаг гэрэл ч гэдэм үү те. Денкига цуку. Эсвэл гівэнд өөрөө ингэ асдаг ч юм уу тийм ээ. Өөрөөрөө. Тэгэхээр өөрөөрөө байхаар дандаа га гэдэг нөхцөл авч байгаа шүү. За би дахиад нэг удаа хэлчих. За дараагийнх нь киеру унтрах гэсэн үг. Киеру унтрах. Хига киеру сар унтрах биш үү? Унтрах гэсэн үг. Унтрах гэсэн үг шүү. За юу. Хига киеру гэхээр гал өөрөө унтрах байх нь шүү. Унтрах. Хига киеру. Гал унтрах. Өөрөөрөө унтрж ин те галанд. Тэсүү гэдэг нь болохоор унтрах гэсэн. Хи о гэсэн. Хин нэгний хүний оролцоодоо болох юм чи о авч байгаа. Хи о гэсэн гэхээр галыг унтрах. Галыг яах нь нөгөө нэг улаан өнгөтэй гал унтрагчаар барьж агаад унтрах ч юм уу те. Энэ киерүү гэдэг нь болохоор гал нь өөрөө баг болж агаад унтарсан гэсэн тийм имиж байна шүү дээ тийм ээ. За гих мэтлээ энийг одоо ингээд манайха зургийг нь аваад скриншот хийж юм зургийг нь аваад байх гэж бодож байна. Бас юугаар хайхаар Google-ээс Google-ээс жидоши тадоши гэж хайхаар бас энэ өмнүүдийг яг ингээд эсэргүүцсэн байдаг. За би хайгаад харуул. То чинь энэ минь байна л та тий. Энэ бол айвуу юу атчих энэ бүр хитрхээ амин нэг бүртлэн заагаад өчч. Нэг амир ингээд сүртэй мөрлөө мөрлөө гэл ингээд бахад бас жоох хэцүү байдیں۔
амар талгаа ажиллах юм байгаад идэг байхгүй юу? Энэ зүгээр хэрвээ ааны эмүүлэг болж ивэл тадууши болно шүү энэ төр гэдэг ингээд бичсэн гэн л та. Яг цээжлэхтэн жоохон хэрэг болж магадгүй чи жоохон ядаргаатай ийм юм ер нь жоохон хэрэг байх гэж бодож байна. Түлээд одоо энэ байх болно л ба ер нь юм л. Жоохон шиг. За би энийг юун дээр тавьчихъя за. Скриншот биш. Энийг шууд линкийг групп дээр тавьчих. Та тэгээд ороод хараа. Энэ дээр бол бүр айгүй гоё дэлгэрэнгүй бичсэн байна. Нэг бүрчлээ. Одоо энэ юм л та. Доаго акимас. Доао акимас. Доа шимаримас. Доао шимимас гэдэг ингээд шууд зураг мөрөгтэйгаа энэ бол ингээд дандаа харж байхад айгуу дэжгүй байгааз. Тэ? Мимиго угокимас тийм тийм. Энд чинь англиар муу гэж бичиж тэ. Мимиго угокимас гэхээр чих өөрөө хөдлөх. Чих ингээд амьд өөрөө хөдлөд идэв шүү дээ. Мимио уго кашимас гэхээр харин чихийг хин нэгэн хөдөлгөх хин нэг орж ирсэн байгаа зү тэ. Тэг ингээд зурагтайгаа ингээд харах юм бол бас илүү ойлгомжтой биш магадгүй баг. За энэ бол зөвхөн сайхан жишээ байна. Энийг би тайтлаар линкээр явуулчихъя.